Дэлхийн номер 1 брэнд Optimum Nutrition-ийн уураг BCA аминогийн албан ёсны борлуулагч Energy Shop. Шинэ залуу тамирчид маань маш том мөрөөдөлтэй байх ёстой. RD клубын RD гэдэг нь Road to the Dream буюу мөрөөдөлтөд хүрэх зам гэж орчуулагдана. Дэлхийн хэмжээний тамирчин болж, үүгээрээ маш олон залуучуудаа хор зуршлаас салгаж, спортоор хичээлэхэд туслах мөрөөдөлтэй хоёр залуу тамирчинтай RD клуб өсөл мөрөөдлөөр нэгтгэн оюутны мистер тэмцээнд орсон билээ. Шинэ залуу тамирчид маань ялж чадсан болов үнийг энэхүү бичлэгнээс үзээрэй. За өнөөдөр шинэ залуу тамирчдын буюу оюутны авраг шалгаруулах тэмцээн Монголын бодибилдинг фитнесийн холбооноос зохион байгуулагдаж байна. Тэгээ нийтдээ нэг 60 гаруй тамирчид 4 жингийн ангиллаар өрсөлдөж байна. Бикини ангиллал, тэгээд бодибилдингийн ангиллал, менс фитнес буюу шорттой ангил гэсэн ийм ангиллаар өрсөлдөж байна. За одоо ингээд RD клубын нэрийн өмнөөс одоо ингээд орж байгаа байхгүй юу? Тэ? Зарлуулад одоо тэгэхээр нэгсэндээ хоёр одоо ялагдвал адилхан ялагдах байхгүй юу? Тэгэхээр одоо чамд ямар сэтгэл төрж байна яг одоо? Сэтгэл бодоод мэдээж олон сарын хөдөлмөр явж байгаа учраас өөртөө ихтэй байхаа гэдэг сандрын юм болоод одоохондоо байхгүй тийм. Одоохондоо гайгүй юм тийм. Чадна гэж бодсон. Тэгэхээр энэ бичлэгний төгсгөл магадгүй бид нар ялж магадгүй, ялагдаж магадгүй байхгүй юу? Тэгэхээр юу болохыг бол би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр ямар ч лсэн одоо өөртөө ихтэй байгаарай л гэж хэлмээр юм тийм. Тайзан дээр гарчлаа дээ сая. Тэгээ ямар мэдрэмж чамд төрж байна? Үнээр сайхан байна. Хэдэн сарынхаа хөдөлмөрийг тайзан дээр бусдад үнэлүүлээд өөртөө яаж итгэлтэй байх те энэ би тайзан дээр мэдэрдэг. Тэгээд хөдөлмөрийнхөө уушиг бүртээ. Заавал шагналт байна уу гэхдээ медаль байна уу гэхдээ. Тэгээ одоо эхэндээ бол би тэр өөрөө чинь ажиглалаа л да нэлээд цаан зогсцсон. Тэгээд ер нь бол бас сайн инээж чадахгүй өөрийгөө илэрхийлж чадахгүй нэг хэсэг итгэлгүй зогслоо л доо. Тэгээ нэг голын хэсэгт ингээ оруулаад ирсэн чинь одоо ингээд бас ингээ инээмсэглээд тий бусдаас илүү байгаа юм байна гэдгээ мэдэрсэн үед болоо арай илүү тий болж шүү дээ. Тэгэхээр одоо болохоор хоёулаа финалд үлдсэн байна уу үлдээгүй байна уу ч мэдэхгүй байгаа шүү дээ. Тийм байна. Тэгээ чи юу гэж бодож байна? Үлдсэн гэж бодож байна. Тодорхой үлдсэн байхаа гэж бодож байна. Итгэлтэй байна тий. За тэгэхээр би одоо чам ямар зөвлөгөө өгөх гээд байна гэхээр чи ингээд одоо тайзан дээр гарч ирэхдээ шууд ингээд одоо би төрүүлсэн гэж бодоод гарч ирэх хэрэгтэй байхгүй юу? Тэгэхгүй бол одоо шүүгчнэрийн чинь анхаарал өртөж чадахгүй гэсэн. Бикини англи бол маш одоо тийм одоо маргаантай англи байхгүй юу? Тийм учраас чи одоо би одоо ингээд финалд үлдчихлээ гэж бодлоо. Тэгээд тайз руу гарахтаа одоо яг би төрүүлсэн байна л гэж бодож гараа шүү. За. За. Авлаа. Тэгэхээр одоо юу ямар мэдрэмж төрж байна чам? За ихэндээ сая бол урагшаагаа дуудагцсан. Тэгээ хамгийн сүүл дуудахгүй байжсэн. Тэгээ хамгийн сүүл 331 гэхээр орцсон. Тэгээ ямар ч ихний чинь 2 поз авах гарцсан байгаа. Тэгээд дахиад 331 бол руу гарсан. Тэгэхээр ерөөдөө бол миний хотоор бол топ 5-д бол баг орцсон гэж өөртөө бодож байна. Гэхдээ ер нь бол гайгүй байгаа хаа. Чи яг өөртөө итгэлтэй байна уу? Одоо өөртөө бол эсвэл ихний 3 байранд орно гэдэгт итгэлтэй байна уу? ихний 3-т л байгаа. Тэгээ одоо чи ингээд RD клубгээд зарлуулсан шүү дээ тийм үү? Одоо чи ялагдах юм бол бид хоёр ингээд адилхан ялагдана гэдгийг ойлгож байгаа шүү. Ойлгож байгаа. Тэгэхээр би ч гэсэн бас энэ тэмцээнийг үзэхдээ бас ингээд бас сандарч үзэж шүү дээ. Одоо тодорхой хэмжээгээр энэ бичлэгийн төгсгөл одоо юу болохыг би мэдэхгүй шүү дээ. Аз жаргалтай төгсөхгүй. Топ 5-д орж чадахгүй болол тий. За тэгээ ямар ч байсан
Одоо ямар мэдрэмж төрж байгаа нэр? За одоохондоо бол ер нь гоё эхний даваагаар давцсан. Давцсан. Тэгээд топ 5-д бол орцсон гэдгийг мэдэж байна. Мэдэж байна. Магадгүй медаль дээр байх. Медаль дээр байх магадлал нэг 70%, 70-80% л. Тэгээд харьцангуй урдталтаа дуудагдсан болохоор баг орцсон байгаа гэж бодож байна. Тэгэхээр би бүр захад байсан байхгүй. Захаасаа бүр гол руу орчих гэдэг чинь надад нэг хоёр боломж байна гэсэн үг л дээ. Тэгэхээр харьцангуй гайг байгаа. За одоо чи нөгөө нэг ус мус уух гэдэг, суц тэтгэлж уух гэдэг байлаа. Юу уух гэдэг? Одоо суц тэлэгч тийм. Даамчин цангаад байна уу? Маш их цаамж. Одоо нэг жоохон амаа жоохон орж байгаа дахиад жоохон. Тийм. Одоо тэгэхээр одоо жоохон тэсгэн шүү дээ одоо. Тий. Хамаагүй одоо юм уучих юм бол гэдсэн зэрэг ч магадгүй тий. Тийм болохоор одоо юмаа жоохон тааруулаад Жоохон хавчж магадгүй шүү тий. За амжилтлаа. Жихийн унтад верхтөөдөө бид амьч дэлгэр мөрөө ирсэн байна. Дөрөвдүгээр байр эдийн засгийн сургуулийн аюулгүй 386 дугаартай ганц хоног дөрөвдүгээр байр. Гуравдугаар байр Монгол Улсын боловсролын их сургууль Ширэг хөлбөрийн тамирчин Ариундор. Хоёрдугаар байр мөнгөний медаль эзэмээр хувийн дугаар 331 нэгдүгээр. Ингээд аврагын автомедалийг Монгол Улсын боловсролын сургууль Ширэг хөлбөрийн тамирчин Батлыг эзэмсэн байна. Эхний модельийг тавдугаар байрыг хувийн дугаар 203 Баярмаа Монгол Улсын боловсролын сургууль Ширэг тамирчин. Дөрөвдүгээр байрыг хувийн дугаар 197 Жишг чимэг Гуравдугаар байр хөл медалийг хувийн дугаар 211 Жишг баяр. Хоёрдугаар байр мөнгө медалийг хувийн дугаар 217 Анжела. Нэгдүгээр автомедалийг 193 дугаартай бас жагнадсан байна. Шагныг хадгалж өгнөгөө Монгол Улсын даваа тамирчин дэлхийн дөрөв удаагийн авраг Монгол Улсын болж байна. За ямарчласан манай хоёр тамирчин маань нэг нь төрүүлээд нэг нь хоёрдугаар байранд орчлаа тийм. За эхлээд ер нь бол юунаас нэрэл одоо муугаас нэр гэж юм. Уул нь бэлгүү маань уул нь төрүүлэх ёстой гэж би бас бодож байсан байхгүй. Тэгээ чамд ямар санагдчих юм. Тэгээд нэгт орох жагаад бодсон байсан шүү дээ. Ер нь баг төрүүлчлээ гэж бодсон. Тэгээд хоёрт орсон чинь чамд ямар санагдчих юм. Яг гоо хиндээ нөгөө финалийн 5 ингээд дуудагдаад нөгөө оноо сайн тамирчдаа шууд уушаагаад тэгээд эхний ээлжинд бол яг би гол руу орсон. Гол руу гараад дараагийн раунд дээр бэлгээгээд манаас найзад байгаа. Тэр шууд гол руу ингээд ороод бид хоёрын баригсан. Тэгээд тэрэн дээр би ерөнхийдөө өөрийгөө заа угаасаа нэгөө хоёроо л гэж бодож байсан. Тэгээд яг юм дээр бол
хоёр талцсан. Тэгээ яг Тэр нэгэнд би цаасан гэсэн үг. Чи харамсч юм уу гэж асуух гэдэг. за энэ хүртэл ирчээд нэг харамсах юм. Чамд муухай мэдрэмж төрж юм уу? Яг эхэндээ л яг хоёр гэж би үл юмхтэй бас нэг гэж өөр бодож байсан. За нэг үү хоёр. Би юу гэж бас бодож байсан шүү дээ. Тэгээ одоо нэгэнт ийм юм болоод өнгөрцөн болохоор болсныхаа араанаас нэг харамсаад байна. За хамсахгүй байна гэж юм. Тэгэхээр за баскетбол юу гэдэг вэ? Нэгт орчлоо. Би бол баскетбол гэж бодсон байна. За энэ бикини англи бол уусаа хэцүү. Тэгээд нэгдүгээр байр юм уу, хоёрдугаар байр юм уу, эсвэл гуравдугаар байраас ч орчих магадгүй гэж бодож байсан. Тэгээд чиний хувьд юу гэж бодож байна? Би болохоор угаасаа л энэ чинь тайсан спорт те өөрөө гараад хэлбэл тэр хүн чадсан би 4-5 спортсоо урд өнгөнийг харуулхад чинь ичих юм багхгүй санаа зовхон багхгүй өөрөөр л алаад өгье гэж бодоод гарсан. Тэгээд бүр ингээд авталтаад инээмэргүй санагдсан ч гэсэн тэгээд хүчээр бүр ингээд байгаараа инээж байгаа. Тэгээд угаадарлаа. Тэгэхээр одоо юм багхгүй. Тамирчин хүмүүсийн сэтгэл зүй болохоор юм. Одоо чи ингээд ялцлаа заяа. Тэгэхээр дараагийн тэмцээндээ чи маш муу орох магадaltaй байхгүй юу? За. Илгүүний үед бол бас ялагдсан байна шүү дээ. Яг үнэ номер 1 болохыг хүсэж яваадсан ялагдсан. Гэхдээ дараагийн тэмцээн дээр маш их хичээх байхгүй юу? Тэгэхээр би яг юу зөвлөх гээд байна гэхээр чамаад дараагийн тэмцээндээ одоо ингээд ялцсан юм чинь ингээ болчдөг гэхгүйгээр одоо маш их энэ бол маш жижиг тэмцээндээ ер нь бол тийм шүү дээ. Оюутны аварга гэх чинь. Тэгэхээр гуруулаа цаашаа яах гэдэг нь гэхээр нэг том зорилго тавьсан байна шүү дээ. Гуруулаа ер нь маасаар нь одоо монголчууд ч юм уу залуучуудаа бүгднийг нь одоо спортоор хичээллүүлж тийм л зорилго тавьж гуруулаа нэгдсэн байна. Тэгээ энийг яг хөө тэмцээн уралдаанаар одоо ингээд биелдэг нөө аагаас би өгөх юм бол одоо яаж хийж байгааг очих хамгийн чухал учраас тэмцээн уралдаанаар бас хийж байна. Тэгэхээр тэр яг үнэхээр тэр чинь өстэй бид нар одоо ерөнхийдөө авч байгаа одоо бүгднгийн спортоор хичээллүүлээд бүгднгийн л одоо нийтийн бие тамирын төлөө тэгээ би бол архины эсрэг гэж ярьдаг юм байна. Тэгээ архийг одоо болиулаад одоо бүгднгийн спортоор хичээллүүлэх тийм л хүсэл зорилготой. Тэгээ энэ хүсэл зорилго хоёр ингээд надтай нэгдээ гэж ярьсан тийм ээ. Тэгээ тэрэндээ бас тууштай байгаарай. Тэгээ дараагийн тэмцээндээ одоо юу болж байна бэ? Ойрны дэлхийн авах. Тэгээ ердөө одоо нөгөө холбооны зүйлс хэлсэн байгаа. Энэ одоо нэрээ сонгон шалгалт хийж байгаа дэлхийн аваа 3 сард болох гэсэн тийм. Оюутны дэлхийн аваа. Тэрнээс өмнө тэрнээс өмнө бас одоо ингээд төлөвлөсөн байдлыг хараад байгаа шүү. Миний хувьд бол одоо энэ сарын 25-нд Монголын боловсролын хүсэлт хүчинжлээ болсон. Тэр нэлээд ач холбогдол өгч байна. Дагаад татахгүй гэж хийж яг сая чиний алдаач юм бол ер нь нэмрэл муу. Нэмрэл муу. Тэгэхээр баскетбол болохоор яг надад болохоор чиний арын спорт би сая нэг сарын 3-нд Power бүсээ аваад 60-500 грамтай орчоод тэгээд тэрнээс хойш 10 онд хугацаанд 7 барыг 8 хийж орсон байлаа яддаг хүрээлттэй тэмцээн байлаа. Тэгэхээр чиний давуу тал бол ерөнхийдөө ийм аюу гоё гурвалжинд болж чадаад байна тайл нэрхэнтэй. Тэгээд чи дараагийн удаа би чамд нөгөө одоо цаашаа үзгэн дээр жоохон илүү анхаарах хэрэгтэй. Яг л агшаа харангууд би бол одоо тодорхой хэмжээний юу хараад байгаа байхгүй одоо ингээд сул тал тэр байна гэж байна. Тэрийг бол жоохон хайцсан бас хаш авахгүй гайстай. Тэгээд одоо тэр бичлэгэндээ бас хараад өөрсдөө ингээд үнэлт юм байна. За тэгээд ямар ч байсан гуруулаа одоо ингээд нэгдээ одоо тэр нийтийн бие тамирын төлөө юм уу бүгднийг аль болох эрүүлжүүлээл аль болох л одоо гоё болох гэж байна. та тэгээд хичээцгээе. Цаашдаа олон мөрчлүүд бол тавах тийм. Тэр бүр дээр одоо ингээд арт клуб гэл ингээд очихлаа би хэлсэн шүү дээ. Би ингээд яг адилхан ялагддаг байхгүй айгүй зовлонтой. Тэгэхээр би ялагдахыг хүсэхгүй байхгүй. Тэр тоор ч гэсэн одоо ингээд цаашдаа арт клубын дамждаг явах юм чинь цаашдаа ч гэсэн маш их хичээх ёстой. Тэр одоо би ч гэсэн одоо өөрөө зүгээс за юу гэж мэдлэг туршлага одоо юу гэдэг спонсорч гэдэг юм тийм л одоо хүрхийг хичээх болно. За ямарчлээсэн баярлалаа. Тэгээд тийм ямарчлээсэн ингээд төрүүлсэн бай. Ингээд тийм.
За за. Гэхдээ яг хуу мэдээж өсдөгч одоо нэгд орсон бэлгээгээд манай найзлаа. Тэгээд би живэт хийсэл орсон гэж бодсохгүй. Мэдээж хамгийн гол нь надаас хамгийн нэгэн байсан ярцах байсан тэгэхээр би энэ одоо 2 дугаар ялагдсан гэж зөвшөөрч байна. Харин тэр чинь би дээрээс би чамайг харцаад чи гизээ байнга одоо ингээд чангалаа. Тэгэхгүй болохоор чи ингээд цулгаа гараад байна. Ялч маш муу нийтийн 1-р орны манай бэлгээ бол ялчгүй хамаагүй л байсан юм да. Тэгээд бас бэлгээд энэ бичлэгүүдээр бас бэлгээд баяр үргээ 1-р орнд орсон тийм. Цаашдаа олон тэмцээн болох хамтдаа ойцгцсан явж байна. За тэгээд бидний орд бол маш олон тэмцээн байгаа, уралдаан байгаа. Тэгээд гурлаа ингээд цаашдаа ингээд хамтраад явнаа л гэсэн үг. За баяртай. Дараагийн бичлэгээр.